Тэгэхээр өнөөдөр энэ хурал явж байгаа гол шалтгаан ямар учиртай вэ гэхээр энэ одоо шалгалтын ажилд садаа болохгүйгүй харин тусдын болох гэж байгаа. Юу гэвэл олон нийт энэ асуудалд итгэхгүй байгаад байна. Тэгтэл энэ хууль хяналтын байгууллага олон нийтийн итгэлгүйгээр энэ хяналт шалгалтынхаа ажлыг явуулах маш хүндрэлтэй болно. Тийм учраас энд ил авчирч бид нар энэ асуудлыг яг хүний эрх талаас нь, түүнээс хэргийн талаас нь биш шүү. Хүний эрх талаас нь хэвлэлийн эрхчлүүд энэ дандаа үндсэн хуулийн асуудал. Норг гэдэг тэр сайтын тухай асуудал ерөөсөө биш. Энэ ерөнхий том утгаар нь бид нар хөндөж энэ байнгын хорон дээр ярьж байгаа шүү. Тийм ч учраас би энэ саналыг даргын дэрэгдэх, их хурлын даргын дэрэгдэх зөвлөл дээр асуудлыг тавиад тэндээс дэмжлэг аваад энийг ингээ хилцээд явж байна. Тэгэхээр ийм ерөнхий хүний эрхийн асуудал дээр бол их хурл хинтээ ч хуваалцахгүйгээр бид нар хяналтаа тавина. Хэргийн дотоод юу сая зүгээр зарим гишүүд маань одоо явцад донд ороод байна. Би тэн дээр нь сануулж хэлсэн шүү дээ. Хариулахгүй байж болно шүү. Энэ рүү зарим гишүүд маань мэдэхгүй асууж ээж болно, тэрэнд хариулахгүй байж болно. За энд би юу хэлэх гээд байна гэхлээр Алтан гэрэл сайдаж хүний эрхийн комисс цагдаатай ч гэсэн хандаж нэг юм хэлмээр байна. Үндсэн хуулиараа Монгол улсын иргэн халдашгүй дарахын эрхтэй. Юуны чи их хурлын гишүүний дарахын эрх. Тэр биш шүү. Монгол улсын иргэн дарахын эрхтэй. Тэр дархан байдал нь үндсэн хуулиараа хамгаалагдсан. Тэрийг нэвтэлж орохын тулд үнэхээр одоо тэр жишээлбэл юу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа бол маш нарийн шалгуурууд тавиад өгсөн байгаа шүү дээ. Зөвхөн тэр хүрээнд л орох хэрэгтэй. Тэгэхээр сая энэ яригдж байгаа их хурл дээр бид нар байнгын хорон дээр ярьж байгаа асуудлууд чинь тэр хэнийг яасан бэ? Тэрийг ерөөсөө жинкнээсээ яриаггүй. Энд яригдж байгаа асуудал чинь хэвлэлийн эрхчлөлөөрөө сая энэ халтсан байна уу? Зорилго чинь яг хэргийг илрүүлэх байна уу? Хэвлэлийг айлах байна уу гэдэг дээр л хамгийн том үндсэн ялгаа гараад ирж байгаа. Аливаа хуулийн хэрэгжилтэн дээр intent гэж байдаг. Тэр зорилго бүхнийг шийдэж байгаа юм. Тэгээ энэ гишүүдийн асуугаад байгаа чи би нөгөө нийгмийн итгэл маш чухлаа гэдэг чи энийг л хэлж байгаа юм. Тэр зорилго чинь хүмүүс итгэхгүй байгаа тохиолдолд та нарт харин бид нар ийм зорилготой, ийм факттай гэдгийг чинь олон түмэнд ярьж өгөх тэр боломжийг чинь бид нар гаргаж өгж байгаа маа. Тэр үднээс хэргийн юунд бол бид нар хажуугаас оролцоогүй шүү. Хууль зүйн байнгын ороо ийм зорилгоч урдаа тавиагүй. Тэгэд энэ иргэний халдшгүй эрхээ ямар ч төрлийн байгууллага тэрэн дотроо их хурл ямар ч том дарга нь анхаарч явах ёстой шүү. За хүний эрхийн комиссийг харин мөрдөн байцаах ажиллагаанд одоо оруулдаг болох энэ хуулийг би санаачлна гэд хүний эрхийн комисстай яриад явж байгаа. Эднэр орж болдгоо. Одоо ингээ амьдрал өөрөө шаардаад оруулаад ирж штэ. Яагах аргагүй эднэрийн бас оролцоо хэрэгцээтэй байгаад байгаа. Тэм учраас энэ хуулийг бол ойрын хугацаанд бол яах аргагүй энийг дөрүүлж оруулж ирнэ. Энэ дээр нэг зүйлийг хэлэхэд энэ ахаал энэ норгийн тухай асуудал биш гэдгийг би юугаар хэлж байгаа гэхээр энэ дээр ийм асуудал гарч байгаа юм чи цаана хичнээн олон асуудал дээр ийм зөрчил гарсан байж болцшгүй гэдгийг л бид нар бодолцож холбогдох байгууллагууд дээр энэ дээр анхааралтай ажиллаараа бид нар кейс болгон дээр хурж ажиллаж чадахгүй. Гэхдээ нэг энэ дээр байгаа бол цаана 10 байж болцшгүй гэж л иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ярьж байгаа юм шүү. За тэгээд цагдаагийн байгууллагада нэг зүйлийг харин хэлмээр байна. Энэ нэг бус удаа яригадаад байна. Бацараг дарга энийг та анхаарал авчаарай. Энэ хараа нэгэнт одоо тэнд компьютер эднэрийг хораагаад авсан байгаа бол та нар тэгээ шалгаж байгаа бах. Буцаагаад олохдоо тэндээс нэгч баримт гээгдээгүй байх ёстой шүү. Угаасаа хуулиараач тийм. Энэ дээрээ та нар анхаарч үзээрэй дээ. Дараа нь нөгөөдөл чинь манай нэг тийм баримт байхгүй болсон байна, ингэсэн байна, энэ дээр засвар орсон байна гэвэл за наадах чинь өөрөө бие даасан асуудал болж гарч ирнэ шүү. Тэгэхээр энэ дээрээ цагдаагийн байгууллага маш хяналттай ажиллаарай. Тэгээд төр иргэдийн хоорондын итгэл байж ижил хууль хэрэгжинэ.
үйл итгэсэн орчинд хууль бол хэрэгжихгүй шүү гэдэг. Та нар яаж ч хуулиар далайлгаад хууль ингээ зөв ингээд иргэд итгэхгүй байгаа бол хууль хэрэгжихгүй гэдгийг л та нар маань бодож ажиллаарай гэдгийг хэлэх гэсэн. За ингээд өнөөдөр сүүлийн үед гараад байгаа асуудалтай холбогдсон мэдээллийг хууль зүйн сайдаас авлаа. Нэр энэ дэр нэг зүйлийг хэлмээр байна. Хууль зүйн сайдаас авахдаа бид нар энэ удаа бол цагдаагийн байгууллага дуудаагүй шүү. Хууль зүйн сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд цагдаагийнхаа байгууллагыг байлцуулъя гэсэн учраас бид нар бол хүлээн зөвшөөрөөд байлцуулж байгаа. Түүнээс одоо цагдаагийн байгууллагыг энд авчираад их хурлын гишүүдээр асуулах гээд хэрв одоо эндээс ямар нэгэн тийм дарамтлсан шинж чанар илэрсэн бол зөвхөн тэр асуултын хүрээндээ ягаараа хууль зүйн байнгын ороонд ийм ямар ч зорилго байхгүй та нар ажиллаа хийдгээрээ хийх ёстой. Би хэвлэлийнхэндээ хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Хэвлэлийн эрх чөлөөний тал дээр бол хууль зүйн байнгын ороо Монгол улсын их хурл бол хөдөлшгүй хатуу үндсэн хуулийнхаа байр суурин дээр байгаа сэтгүүлчид юунаас ч яахгүй хэлэх үгээ хилээд явж явах эрхтэй шүү гэдгийг би энд онцлоод хэлмээр байна. За тэгээ энэ асуудлыг сонсож дуслаа.